За ооцогт төвтэй тойргийн шүргэгч АБ байх ба. За өөрөлдөлд АБ-ийн шүргэгч гэсэн үг. За АО хэрчим тойргийг цээцэг тогтолно. Хэрвээ АОБ өнцөг нь 70 градус бол энэ 70 градус гэсэн үг юм байна. Тэгвэл АБЦ өнцгийг олно. За энэ хоёр янзын аргаар үүдээ. За нэгдүгээрх нь бол шууд энийг ашиглаад тойргийн төвдөр ойртой өнцөг нь өөрөлдөх юм бол энэ 70 градус нь тусан номтойгоо тэнцүү хэмжигдэнэ. Тэнцүү өнцгөр хэмжигдэнэ. Тэгэхээр энэ бол 70 градус гэсэн үг. За тэгээд АБ гэсэн шүргэгч болон БЦ гэсэн хөвчөөр үүсэж байгаа өнцөг нь тэдгээрээ хашигдсан номын хагастай тэнцүү байдаг гэдгийг мэдж байгаа шууд АБЦ өнцөг гэдэг бол 70 градус тэдгээрээ хашигдсан ном гэхээр шараад будсан байгаа ном гэсэн үг. Энийг 2 туваагаад 35 градусгаар гаргана. За хэрвээ тэрийг мэдэхгүй байгаа бол ингэж бодож байна. За төв өнцөг нь 70 градус байгаа учраас энэ радиусууд тэнцүүчээс адил хажууд гурвалжин эндээс энэ цэнхрээр будж байгаа хоёр өнцөг хоорондоо тэнцүү. Тэгэхээр тэр цэнхэр өнцгүүдэд за альфа гэж тэмдэглэх юм бол альфа гэдэг бол 180-аас хасах нь 70-ыг хуваах нь 2. За 110 гарна. 110-ыг 2 туваачаар 55 гэж гарч байна. Тэгэхээр энэ хоёр өнцөг 55. За түүнээс гадна шүргэгч болон шүргэлтийн цэгц татсан радиус 90 градус байдаг. Өөрөөр хэлбэл энд 90 градус байдаг гэдгийг мэддэг бол 90-ээс тэр 55-ыг хасаад 35 градус гэдэг ингэж болж байна. За мэдээж хэрэг эхний дүрмээ мэддэг. Тэгээд шүргэгч болон хөвчөөр хашигдсан өнцөг нь хашигдсан номынхаа хагастай тэнцүү гэдгийг мэддэг бол шууд энэгээр бодвол хамаагүй урд нь бүтэгдэнэ гэсэн.